Эдийн засгийн тойм нэвтрүүлэг шинэ дугаартаа татврын орчны асуудлыг онцлон хөндөхөр боллоо. Монгол улсад татврын орчныг хэрхэн шинжлэх вэ? Энэ сэдвээр ярихаар бид судлаачид болон бизнес эрхлэгчдийн төлөөллийг урьсан байгаа. Ингээд зочдоо танилцуулаад ярилцлага эхлэе. Тэгэхээр 2007 оны хувьд бол татврын яг системийг бүхэлд нь нэг удаа шинжилгээ хийхдээ одоо 4.10-ын тогтолцоо гэж бидний өнөөдөр яриад байгаа энэ тогтолцоо хийжсэн. Одоо 3 хуулийг багцд нь шинжлэх гэж байна. Өмнө нь бас нөөтийн хууль гаргасан гэх мэтэр энэ яг татврын системийн цогц шинжилэл, удаах шинжилэл болж чадах уу? Татврын үндсэн 4 зарчим байгаа. Тэгээ хамгийн одоо чухал зарчим нь бол татврын тэгш шударга байдал. Тэгээ татврын тэгш шударга байдлын зарчим гэдэг нь юу вэ гэвэл ижил нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа, ижил хэмжээний орлого ашигтай байгаа этгээдүүд одоо татврын харилцаанд ижил тэгш одоо байдалтай оролцох тийм. Одоо энэ үзэл баримтлал дээр бол нэлээд сайн тулгуурлагдсан байна гэж харж байгаа. Харьцангуй орлого багатай аж ахуй нэгжүүдийг төлсөн татврын 90% буцааж олгоно гэдэг шүү дээ. Энэ яг сая таны дурдсан тухайлбал өмнө нь татвар төлдөггүй байдаг байдлыг арай нэг урамшуулах замаар ч юм уу заавал татвар төлөх энэ шийдэл рүү оруулж байгаа гарц алхам мөн үү? Жишээлбэл 1 сая төгрөгийн цалинтай хүн жилд 896 мянган төгрөгийн татвар суутгуулдаг. Цалингаасаа. Гэтэл үйл ажиллагаа явуулж байгаа жижигвтер одоо нэгдсэн үртгийн албан татварлагчаар бүртгүүлээгүй аж ахуйн нэгжүүл жилд 200-300 мянган төгрөг. Сарын одоо улирлын 20-30 мянган төгрөгийн татвар төлдөг. Эсвэл төлдөггүй алдагдaltaй нөгөө бол X тайлбаргүй явждаг. Тэгэхээр энэ байдлыг цэгцлэх тал руугаа бол нэлээд одоо дажгүй шийдэл болсон юм уу гэж ойлгогдож байгаа. Тухайлах юм бол одоо хойшлуулн тооцох алдагдлыг бол 5 жил болгосон байгаа тийм. Өөрөөр хэлбэл ялангуяа урт хугацаанд гарааны хөрөнгө оруулалт их шаарддаг, бэлтгэл ажиллагаа их шаардлагатай үйлдвэрлэлийн салбарт энэ бол айгүй хэрэгтэй залт байгаа тийм. За өмнөх хуулийн дээр бол айгүй их татвар төлөгч татврын албаны хооронд маргаан үүсгдэг байсан тэр хасагдах зардлын хязгаарлалтыг айгүй маш зөв олон улсын жишгт нийцүүлж яасан тийм. Ерөнхий бизнесийн зорилттой аягүй ерөнхий шалгуураа яагаад зөвхөн хасагдахгүй зарлуудыг нь хуульчилж өгсөн. Татвар тайлгнах хугацаа ч гэсэн жилд 1 удаа ч юм уу 2 удаа ч юм уу нэг улирал болгон тайлгнахыг боловсон байна тийм үү? Ер нь бол тийм борлуулалтын орлогын хэмжээнээс нь хамааруулаад жижиг аж ахуй нэгжүүд бол жилд 1 удаа байх шийдтэй. 50 сая хүртэл орлоготой байх юм бол нэг бол 90% чөлөөлүүлнэ гэх юм бол жилд 2 удаа тайлагнаад тэгээд тайлгнасан татврынхаа 90% дараагийн жилдээ буцааж авна гэдэг ч юм уу. Том аж ахуй нэгжүүдийн хувьд бол тэр бол хуучнараа боловч тайлагнах малгнахтай бол хамаагүй хөнгөлтүүд орж ирж нийт 1.5 тэрбумын борлуулалттай компаниудын 90%-ийг буцааж өгнө гэдэг бол Монголын ер нь ихэнх компани шүү. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тал дээр ямар шийдэл гарцтай ийм байр суурь харагдаж байна. Тэгэхээр өргөн баригдсан 3 хуулийн тухайд биш өмнө батлагдсан байгаа нөөтийн хуультай энэ 2 дугаар шатны шинжилэлтэд оруулаад бүхэлд нь авч үзэх юм бол яг хөрөнгө оруулалтыг бол шууд бууруулах нөлөө үзүүлэхэд том материал өөрчлөлтүүд орж ирсэн. Тухайлбал та энэ дээр яг ямар зүйл зарлаа? Энэ дээр явах юм бол нэгдсэн үртгийн албан татврын хууль дээр үндсэн хөрөнгөнд оруулсан одоо худалдаа авалтанд хийсэн нөөтийг хасалт хийхийг хориглосон. Энэ нь бол шууд утгаараа анхны гарааны хөрөнгө оруулалтын зардлыг шууд 10% өсгөж байгаа. За энэ бол хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад бас том нөлөөтэй заалт. За хоёрдугаар заалт нь бол ялангуяа шинэ бизнес эрхэлж байгаа. Зээлээр за хөрөнгө оруулалт дэмжигдгээ боллоо тийм үү. За хөрөнгө оруулалт олохгүй бол дараагийн их усүр нь бол зээлийн их усүр байдаг тийм. За тэгтэл зээлээр авагдсан зээлийн хүүгийн зардлыг татвар ногдох орлогоос хасагдах хязгаарлалт нь аягүй өссөн. За өмнөх хууль нь бол хөрөнгө оруулагчдаас оруулсан зээлийн дүн оруулсан хөрөнгө оруулалтаас 3 дахин нэмэгдсэн бол хасалт хийгдэнэ гэдэг байсан бол одоо нийт хүүтэй санхүүгийн их усүр дээр өөрийн хөрөнгөтэй харьцуулж байгаа. Гэтэл дүнгиж бизнес эхэлж байгаа аж ахуй нэгжийн хувьд өөрийн хөрөнгө ихэвчлэн хасах байдаг. Одоо үйл ажиллагаа нь эхэлж тийм үү ашиг олох хүртлээр бэлтгэл ажиллагааны зардлын үед ихэвчлэн алдагдaltaй байдаг байхгүй юу? Тэгэхээр ялангуяа эхэлж байгаа бизнесүүдийн хувьд
хөрөнгө оруулалт одоо нөгөө татварын ачаал бол өсөө өчөж байгаа байхгүй тий. За дараагийн нэг заалт нь бол яг гадаадын хөрөнгө оруулалт гэдээ тухайлж ярих юм бол гадаадын хөрөнгө оруулалт Монгол улсын компанид хөрөнгө оруулна. Өөрөөр хэлбэл хувьцаа хөдөлж авах замаар хөрөнгө оруулна тий. Хувьцаа өөрийн оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж Монгол улсаас татах үед шууд орлогын тийм үү 20% татвар ногдуулахаар шинээр бүр тодорхой заалт оруулж ирсэн. Энэ бол маш том одоо материалын нөлөө үзүүлнэ. Хөрөнгө оруулалтын шийдвэр хөрөнгө оруулах уу, эс оруулах уу гэдэг шийдвэр гарах мөчд бол аюул том нөлөөтэй. Одоо нөөцийн хуулийн одоо яг амин сүнс нь тэр яадаг хөтлөө зэрэг бизнесээс бизнес рүү явж байгаа бараа ажил үйлчлэгийн худалдаа бол ямар ч татваргүй. Яаж гэвэл бизнес компани бизнесээ хийхин тулд худалдаа авалт хийлээ. Тэндээ төлснийгоо өөрийнхөө борлуулалтнаас хасаад авчдаг. Тэгэхээр тэр ямар ч татвар төлдөггүй байхгүй. Энэ концепт дэлхийн бүх орны нөөцийн хуулийн дээр байж байгаа нэгдсэн үртгэл. Гэтэл манайх бол сая нөөцийн хуулийг хийхдээ яасан гэхэл зэрэг бизнес эрхлэгчтэй үндсэн хөрөнгө хэрэг худалдаж авах юм бол тэрэн дээрээ дагсдаг. Энэ юу болж ийм гэхээр одоо ингээд одоо шинэ за нэг салхин сенс хийж байгаа компаниг тэрний ингээ хөрөнгө оруулалтын ингээ дотор нь хараад үзэх юм бол эргэлтийн хөрөнгө нь бага. Хамаг хөрөнгө оруулалт нь 90%, 95% нь үндсэн хөрөнгө бий болгоход байж байгаа. Тэнгууд тэрнтэй холбоотой бүх одоо худалдаа авалтандаа төлсөн нөөтөөр хасахгүй болж ийн гэдэг чинь чи Монгол улсад бизнес хийх юм бол төрүүлж 10% татвараа төль. Тэгээд бизнес хий гэсэн үг байхгүй. Энэ чинь бол ердөөсөө одоо тэр стратегийн хөрөнгө оруулалтын хууль муул энэ төргээд одоо гадаадынх нэг одоо Монголд бизнес хийхэд хаачлаа гэл нэг бөө юм болсон шүү дээ. Одоо 2 жилийн өмнө. Тэгээ тэрийг засч масаад. Тэр бол гадаадынханд байжсэн бол энэ монголчуудад аюултай. Монголын компаниудыг Монгол улстай бизнес хийх юм бол төрүүлээд 10% төлчих. Тэгээд бизнес хий гэсэн үг. Энийг одоохондоо бол одоо компани төлөөллүүд ярьж эхэлж байна. Энийг яагаад ийм хийчих вэ гэдээ ингээд асуугаад одоо манай татварын хүмүүс байна, сангийн яамны хүмүүс мэрэгжилтэнгүүдээс асуухлаар гүйгүй илэгдлээрээ дамжуулаад буцаад авчих штэ гэж байгаа. Тэгэхээр зэрэг хөрөнгө оруулахын тулд чи төрүүлээд 10% төль. Гэтэ чи тэрийг илэгдлээрээ дамжуулаад авах гэхээр үндсэн хөрөнгөнд үйл хөдлөх хөрөнгөнд хийсэн байх юм бол 40 жилийн дараа буцааж авах уу. Тэгэхээр зэрэг тэр чинь өнөөдөр бизнес эхлэхийн тулд ямар их мөнгө хэрэгтэй болоо тэрийг банкнуудаас зээлж явах дахиад банкнуудаас 10% зээлж авчаад ингээдлээ зэрэг энэ ашигт ажиллагаа ердөөсөө аюу харагдахгүй байхгүй. Тэгэхээр энэ бол хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад бол маш муу. Шууд монголчуудыг бол нөгөө хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад бол өрсөлдөх чадваргүй болгочихж байгаа. Ер нь бол үндэсний маш том цөөхөн чадвартай компаниудаа дагаад улс хөгждөг жишээ Өмнөд Солонгостой байна. Дэлхийн олон улсад байна шүү дээ. Азад ялангуяа Японд байна. Маш чанартай татвар төлдөг. Тэрийгэ дагаад бүх салбарт ажлын байр бий болж идэг. Энэ компаниуд тухайлбал таны зөвлөдөг компаниуд том компаниуд гэдэг. Мөнх цэцэрлэг та энэ дээр ямар хариулт өгөх вэ? Яг энэ татварын орчин хитрхи бас яг томоохон татвар төлөгчтэй гадуурхаагүй байгаа. Ерөнхийдөө бол хоёрдугаар татварын бид нөө сангийн яамнаас танилцуулга хийсэн л да. Татварын шинжилгээний хоёрдугаар шатны шинжилгээний одоо үндсэн зорилт гэдэг 4 юм танилцуулж байна. Одоо тэн дээр бол татварын суур баазыг өргөтгөж тийм ээ татвар одоо урт хугацааны тогтвортой орлогын их үүсрэг бий болгох замаар татварын төлөгчдийн суур баазыг нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавьсан. Нэмэгдсэн үртгийн албан татварын хууль тухайлах юм бол ярих юм бол ерөөсөө ялангуяа том хөрөнгө оруулалт хийж том хөдөлдөг хөрөнгө оруулагчдаа ачаал өөрүүлэх замаар татварын орлогоо бүрдүүлэх гэж байна. Богино хугацаанд орлого бүрдүүлэх тийм чиглэл рүү харагдсан юм шиг явагдсан юм шиг харагдаад байгаа байхгүй юу. Гэхдээ ерөнхийдөө нөгөө үйлдвэрлэл үйлчлэл яваал ингээд мөнгө эргэлтэнд ороод тийм үү татварын орлого төлөх их үүсвэр нэмэгдэх бизнес өргөжих тусмаа л татварын орлого урт хугацаанд бол одоо өсөх зорилттой хангах юм шиг ерөнхийдөө санагдаад байгаа байхгүй юу. Нөөтийн хууль аж ахуйн нэгж энэ хоёр хуулийг харах юм бол жижиг дунд үйлдвэрүүдийг бол нэлээд хараад үзсэн. Тэр үедээ одоо татвараас нь чөлөөлөө хөнгөлөөд ингээд явцсан. Яг бизнес хийж байгаа Монголыг одоо яг мөрлөөд аваад явж байгаа одоо тийм том компаниуд бол ямар ч хөнгөлт байхгүй. Харин ч одоо бүр тэд нар дээр бол нэлээд тийм хүнд байдалд орох
сая тухайлбал сая хэлж чинь тэр нөгөө нөөтийн үндсэн хөрөнгийг хэлсэн бол мөн одоо бизнес хийж байгаа бүх нөөдлөгчнөр ингэж тайлант үеийн борлуулалтын орлого гэж байгаа. Тэнгууд зөвхөн тайлант үед худалдаж авсан худалдаа авалтыг хаасна. Тэгэд өөрөөр хэлбэл хилээр одоо 100 мянган ширхэг бараа оруулаад ирэх юм бол тэрийг одоо жилийн турш зардаг байж болно шүү дээ, тийм үү. Гэхдээ оруулаад ирэх гутаа шууд 100 мянгатаа нөөтөд төлчихөж байгаа. Одоо тэнгуутаа одоо 100 мянгийнхаа 10 мянгаыг энэ сард зарахад 10 мянгийнхаа асалтыг л авна. Ингээд явах зэрэг төсвөөс нөгөө тэр чинь өөрийнхөө төлсөн татварыг бизнес эрхлэж буцааж авч явах хэрэгтэй байхгүй юу? Нөөтийн хуулийн амин сүнсэнтэй. Тэгэхэд яг энэ барааны хувьд ч гэсэн уцаа авалтыг хязгаарлаад үндсэн хөрөнгөийнх нь хувьд бүр эцсийн хэрэглэгч болгоод ингэсэн. Тэнгуут Эрнстийн бол дэлхийн одоо 150-аад оронд одоо 200 одоо 10-аад мянган хүн мэрэгчлэнгүүд ажилтдаг. Одоо би тэр компанид ажилладаг юм л. Тэгээ манайхан дотоод юугаараа судлахгүй юу. За энэ өөр гадаадын орнуудад ингэж бизнес эрхлэгч нарыг тухайлбал үндсэн хөрөнгөний хувьд нөөт ногдуулаад эцсийн хэрэглэгч болгодог бол байна уу гэд хайсан чинь нэг ч орн баггүй. Бид нар 122 орныг судлаад нэг ч орнод юм баг. Тэгэхээр зэрэг нөөтийн хуулийн хувьд бол нөөтийн хуулийн 2 дахь сайн чанар нь яадаг вэ гэхээр эдийн засгийг бүртгэдэг. Тэр нь бол айгүй сайн гарч ирсэн. Үнэхээр маш сайн давуу тал. Боловч бизнес эрхлэгч нарыг ийм хүнд байдалд оруулаад ингээд одоо Монголд бол бизнес хийх тул хэцүү. Яагад бол хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шууд ашиггүй гарна. Бүр үндсэн зарчмыг нь өөрчилсөн хэд хэдэн залтууд байгаа. Тэрний нэг нь саяны энэ хүүгийн асагдах хүүгийн зардны хязгаарлалт. За энэ нь анханасаа дэлхийн олон улс даяар thin capitalization rule буюу монголоор нингэн капиталжуулалтын хууль дүрм гэж орчуулад байгаа. За энэний үндсэн зорилт нь болохоор ч нөгөө хөрөнгө оруулагчид тийм үү? Хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулах ёстой тий компанид оруулах ёстой хөрөнгөө зээл хэлбэрээр оруулаад татвар төлсний дараах ногдол ашиг хэлбэрээр авах хөрөнгөө тийм үү? Хүү хэлбэрээр аваад төлөх татвараа бууруулахаас сэргийлсэн залт байхгүй юу? Гэтэл бүх хүүтэй санхүүгийн их усрыг тийм үү? Хөрөнгө ногдол одоо хязгаарлалт хийгээд ногдол ашиг мэтээр үзнэ гэдэг ч одоо юу гэсэн үг вэ? Өөрөөр хэлэх юм бол одоо банк манай хөрөнгө оруулагч биш. Гэтэл биднээс банкнд ногдол ашиг төлж байгаа мэтээр татвар тайлгнахыг шаардаж эхэлж байгаа байхгүй. Тэгээ нөөтийн хуулийн дээр бас нэг юм байгаад байгаа юм. Нөөц төлөгчөөр бүртгэхэд одоо хуучин 6 оны хуулиас ухарсан. Бараг 98 оны хууль руу буцаж очсон нэг залт. Тэрний юу гэж жишээлбэл борлуулалтын орлого, босго орлого бол 50 сая гэж тогтоогдсон л та 10 байжгаад. Тэгээ тэр 50 сая төгрөгт хүрсэн өдрөөсөө хойш 13 өдөр өнгөрөхтөл яах нь. Тэгэхээр борлуулалтын орлого мөн үү биш үү гэдгийг бид нар санхүүгийн тайлан бэлтгэж ижил ер нь үндсэндээ заримдаа тодорхойлно шүү дээ. Энэ орлого мөн үү? Одоо яг орлогыг нөхцөлдүүлсэн зүйл болсон уу? Яг орлого гэж хүлээн зөвшөөрөх үү эсэх үү гэдгийг мэргэжлийн эхлэл модогч нар бол энэ ойлгох байх. Гэтэл чин дансанд нь ямар нэгэн байдлаар 50 сая төгрөг ороод ирээ. 50 сая ба тэрнээс дээш хэмжээтэй мөнгө ороод ирээ. Тэгэхэд л тэрнээс хойш 13 хоногийн дотор бүртгүүлэх ёстой байсан гэдэг нь яригдах гэдэг байгаа байхгүй юу одоо? Татврын маргаан таслах зөвлөл сүүлийн 5 жилийн байдлаар буюу 8-аас 12 оны шийдвэрлэгдсэн судалгааг нь авч үзсэн байна. Татвар төлөгчдийн талд нийт маргааны 66.8% шийдвэрлсэн дүн мэдээ байна. Тэгэхээр одоо энэ маргаан шийдвэрлэх процессыг бас шинжлэх ёстой гэсэн байна. Шинэ хуулиас гарах үр дүн юу вэ болох вэ? Маргаан юунаас болов гэхээр одоо хуулийн ойлгомжгүй байдал, хуулийг буруу хэрэглэсэн байдал энтрээс л татвар төлөгчид ирэх ашиг хамгаалж маргалдана шүү дээ. Тэгэхээр шинэ хуулийн дээр энэ маргаан таслах талаар нэлээд жоохон таарах заалт одоо төсөл маягаар явж байна. Жишээлбэл маргаан таслах зөвлөлд одоо гомдол гаргахын тулд татрын байцаагчийн тавьсан актан дээрх тавьсан одоо нөхөн татвар торгуул алдангийн 50%-ийг төлчөөд тэгээд одоо маргаан таслах зөвлөлд хандна гэж байгаа. Тэгээ маргаан таслах зөвлөлөөр хэрвээ татварлагчийн талд асуудал шийдэгдэх юм бол мөнгөө алдангтай одоо татвараас буцааж авна гэсэн юм зал. Тэгэхээр татраа төлөх мөнгөгүй хүн бол тэр 50% торгуулийг одоо төлж чадахгүй байгаа нөхөн татвар торгуул алдангийн 50% төлж чадахгүй байгаа мөнгөгүй этгээд бол маргаан таслах зөвлөлд огт хандаж чадахгүй байх нь. Өөрөө буруугүй байсан ч эрхээ хэлж чадахгүй нь шүү дээ. Тийм хязгаарлалт тавьсан. Тэгэхээр маргааныг бага байлгахын тулд ийм залт бол байж болохгүй л дээ. Марахгүйгээр төлөөдэй гэсэн зарчим гэж ойлгож болох уу? Энэ бол маш одоо залт байгаа шүү дээ. Одоо маргаан таслах зөвлөлд гомдол гарлаа. Гэтэл одоо энэ бол цэвэр төрийн албанаас хамааралтай шийдэх процесс шүү дээ. А энэ шийдвэр нь гарахгүй 6 сар үргэлжилсэн болвол тэр маргаан одоо нөгөө хэвээр баталсан тооцно гэж байгаа юм. Энэ ч одоо ямар гэж.
Татврын алба шийдвэр гаргахгүй хойшлуусаар байгаа л тэгэл бүгдийг нь төлөвлөл байхаар энэ нэг сонин залт ороод ирсэн тий. Үн шилжүүлэлт харилцан хамаарал бүхий этгээдүүд гэж байгаа тий. Тэгэхээр зэрэг харилцан хамаарал бүхий этгээдүүдийн одоо яаж тодорхойлох вэ гэхлээр зэрэг хэн одоо хоёр компани байлаа гэхэд энэ хоёр харилцан хамаарал бүхий юм уу гэдгийг одоо татврын алба тогтоох асуудал нэлээ нарийн одоо нэлээ өргөжчихөж байгаа. Компани тухай хуулийн 99, нийтийн ашиг сонирхлын тухай хууль, мөн гэр бүлийн тухай хуулиар гэдэг ингээд энэ компаниг шийдвэр гаргахад холбоотой байж болох бүх талуудыг одоо харилцан хамаарал бүхий гэдэг. Тэгээд тэрөө хийчих юм бол тэрэн дээр ямар эрсдэл үүсэж байгаа гэхлээр зэрэг тэр одоо харилцан хамаарал бүхий этгээдүүдийг татврын алба өөрсдөө үнийг тогтооно. Одоо ажил гүйлгээнийх нь борлуулсан үн одоо нэг нь 300 төгрөгөөр зардсан багт тэрийг бол бишээ энэ 350 гээд татвар ногдуулах эрхэм татврын албанд хүрээд ирж байгаа. Дээрэс нь тэр үтэл бүр тэр компани тухай хуулийн болон тэр заасан хуулиудад хамаарахгүй байсан ч гэсэн ямар нэгэн байдлаар одоо хөрөнгөнд нь янз бүрийн байдлаар шийдвэр гаргахад нь одоо нөлөөлж болохоор байна гэж татврын алба үзэх юм бол хэнийг ч хамаагүй оруулчихж байгаа. За би жишээлбэл нэг компани ажилтан байлаа тий. Би зүгээр л нэг нэгтлэн идэх тий. Тэгвэл би тэр компани том шийдвэр гаргалтанд тий ашгийг өсгөж бууруулах шийдвэр гаргалтанд би ямар ч нөлөөгүй. Огтхон ч хамаагүй хүмүүсийг хамааруулж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө одоо энэ залтар харилцан хамааралгүй нэг ч хүн байхгүй болгочихж байгаа байхгүй. Тэнгуудаа бас нэг хэцүү түрүүн ярьдсан шүү дээ нөгөө тайлагналын давтамжийг багасгасан сайн залт байгаа ч гэсэн нөгөө талаас бас харилцан хамааралтай гэж тодорхойлогдсон этгээдүүдтэй гэсэн бүх ажил үйлгээгээ жирэтэлж чагсаагаад татвар тайлагнах шаардлага тавьчихж байгаа. Тэнгуудаа татврын ерхий хуулийн дээр энэ мэдээллийг гаргаж өгөөгүй бол шууд тухайн ажил үйлгээний 10%-аар тургуул тавина гэж байна. Ер нь бол хараа нөгөө том бизнес хийж байгаа Монголыг мөрлөөд явж байгаа том компаниуд дээр энэ бол нөгөө хуулийг дагж мөрдөхийн тулд хүн хүч болон санхүүгийн аягүйх зардлыг нэмчихэж байгаа байхгүй. Татвар нэмээгүй ч гэсэн тэрийгэ дагахын тулд бөөн бичиг баримтууд бүрдүүлэхээр одоо ил тод байх нь бол сайн юм байна. Гэхдээ ил тод байдлыг хангахын тулд одоо компани үйл ажиллагааны зардал нэмэгдүүц юм. Бүр нэлээд нэмэгдэхээр тий. Одоо ингээд хийсэн ажил гүйлгээ болгон дээр айгуул бол энэ харилцан хамааралтай хамааралгүйгийн бичиг баримт бэлдэх тийм өндөр эрсдэлд орчод байгаа байхгүй. Энэ дээр бас бид нэр яг мэдээж компани талаар одоо ингээд бид нэр одоо ингээ иргэдийнхаа талаас бас ярьж байна. Гэхдээ бас улсынхаа талаас бас хармаар байгаа. Эдийн засагт ямар өгөөж байх дэлхийд даяараа одоо ингээл эдийн засаг бол ямар ч хил хязгааргүй. Бүх мөнгнүүд нь урсаад бизнес нэгддэг. Тэгэхээр улс болгон өөрийнхөө улсын татврын баазыг хамгаалдаг байхгүй. Монгол одоо улс улстай татвар авах гэж үздэг. Тэр зарчмуудыг бол одоо шинэ Монгол улс татварыг бол баазыг бол яаж одоо өргөжүүлэх вэ? Яаж хамгаалж үлдэх вэ? Өөрөөр хэлбэл энэ тэнд нөхөө авах юм бол урсаад гадаад улсууд нь татвар аваад манад татвар авахгүй байх махыг бол маш сайн хамгаалсан. Өөрөөр хэлбэл яг тэр гадаад орнуудад байдаг, татвар өгсөн орнуудад байдаг тэр янз бүрийн одоо гол одоо үндэстэн дамсан компаниуд бол юу гэдэг вэ гэхлээр зэрэг үн шилжүүлэлтийг их хийдэг байхгүй, ашиг шилжүүлэлтийг. Өөрөөр хэлбэл тэр улстай бага татвар төлөхийн тулд бага ашиг үлдээгээд ашгуудаа гадагшаа шилжүүлждэг. Тэнгууд тэр ашиг шилжүүлэлтийн одоо трансфер прайсинг гэдэг байгаа. Тэр шилжүүлэлтийг бол одоо хуулийг буруу утга агуулгаар нь ашиглах, давхар татрын гэрээг буруу утга агуулгаар нь ашиглах энэ бол нэлээд сайн бултах зайлсхийхийг бол нэлээд сайн хаацсан байна. Энэ нэг талдаа бол зөв. Яагаад зөв байна гэхээр зэрэг тийм Монгол улсд бол тийм орсон байгаа тийм. Монгол улс бизнес хийх гэж байгаа бол яг бусад компаниудтай ажилтны татвараа төлөөлөх гэж байгаа санаа тийм. Зөвхөн эдгээр нь бол их сайн чангараад ороод ирсэн хэрнээ. Харин тэр яг шийдвэр гаргахад бүр их чухал одоо зарим заалтууд дээр бол ихээхэн өндөр өртөг орж ирэхээр. Тэр нь ялангуяа том бизнес эрхэлж байгаа Монгол улс том төсөл хийж байгаа тэр компаниуд бол их алдагдaltaй. Жижигчүүд бол угаасаа жижиг учраас өөрсдөө юунд ороод 90% татварыг чөлөөлүүлээд гараад алга болчихж байгаа юм тийм. Тэгээд ийм сайн талтай боловч муу талтай бас. Энэ бол хуулийн төсөл болохоор хилцүүлэх шатанд анхаарах боломжтой, анхаарах ёстой гэсэн асуудлуудыг бид нэр ярьлаа. Тэгэхээр хууль хилцэгдээд батлагдсны дараа
энэ үннээсээ манай эрх зүйн орчинд ямар үүрэг рол гүйцэтгэхээр хууль болцохоо гэдгийг бид дахиад эргэж ярих боломжтой. Ингээд нэвтрүүлэгт хүрэлцэн ирж ярилцсан та бүхэнд баярлалаа. Нэвтрүүлгийн төрөд өндөрлөж байна. Үсэгчдээ бид бизнесийн орчны хамгийн гол тодорхойлогч болох татврын олонний шинжилгээний талаар судлаачид, шинжээчдийн байр суурийг та бүхэнд энэ удаагийн нэвтрүүлэгтээ хүргэлээ. Эдийн засгийн тайван нэвтрүүлэг маань Улаанбаатар хотын төв зээг Puma Imperial-аас 7 хоног бүрийн мягмар баасан гаригуудад та бүхэнд үргэлжлэн хүрсээр явах болно.